цаг үеийн асуудлаар ярилцахаар улсын их хурлын гишүүн инхтээтэй уулзаад байна. За сайн байна уу та өдрийн мэндэргий. Өдрийн мэндэргий. Тэгэхээр улсын их хурлын зарим эмэгтэй гишүүдийг санаачлал гаргасан байсан. Одоо яг энэ хүүхдээ гэртээ харж байгаа эхчүүдэд за төрөөс нэг цалинтай ээж гээд нэг сар бүр 50,000 төгрөг олгодог тийм ээ. Тэгэхээр яг энийг бас оновчтой болох ер нь нэмэгдүүлэх нь зөв юм байна гэдэг ийм санаачлагыг улсын их хурлын зарим гишүүд гаргасан байна л. Энэ дээр таны хувьд яг эмэгтэй гишүүний хувьд яг ямар байр суурьтай байгаа вэ? Ер нь яг Монгол улсад бол энэ халамж бол багтаагүй гэдэг. Гэхдээ оновчтой байдал хамгийн чухал байна гэж. За шулуухан хэлжээ. Яг энийг бол би дэмжиж байна. За дэмжиж байгаа одоо бас тайлбараа хэлье л да тий. Тэгэхээр улсын хурлд 32 эмэгтэй анхудаа сонгогдсон. Энэ бол 25%. За Аз твдээ бол энэ бол манай Монгол улс парламентын эмэгтэй одоо гишүүдийн тоогоор бол нэгдүгüрт жагсаж байгаа гэсэн юм үзүүлэлттэй байгаа. Тэг яг энэ нөхцөлд бол бид нэр гол одоо хуулиудаа өөрчлөлт оруулах хэрэгтэй. Да ялангуяа энэ одоо нийгмийн чанартай гэр бүлийн асуудал бол хамгийн чухал учраас гэр бүлийн тухай хууль байна. За энэ дээр бол сая таны хэлсэн энэ одоо цалинтай ээж хөтөлбөр байгаа тий. Тэгэхээр энэ цалинтай ээжийг одоо 50,000-ыг 500,000 болгосноор юуг өөрчлөх гэдэг юм бэ? Маш том өөрчлөлтийг оруулж ирнэ. Яг тэгвэл хүүхэд бол 0-оос одоо 3 нас хүртлээр эрүүл чирэг ээжтэйгээ өсөх ёстой тий. Гэтэл өнөөдөр бол ээж нар бол урд нь одоо шилээ социализмын үед ч гэдэг 45 хоноо л одоо ажилдаа ордог байсан тий. Яг болоод байсан гэл ингээл ярьж байгаа. Гэтэл өнөөдөр нийгэм гэдэг чинь цаг үед маш өөрчлөгдсөн байгаа. Өнөөдөр бол надад Улаанбаатар хот хөдөө орон нутагч гэсэн ер нь бол энэ цаг агаар энэ хүнсний байдлаас болоод эрүүл өсөх эрүүл боожих энэ нөхцөл байдал бол маш одоо олон төрлөөр өөрчлөгдөж байгаа. Тийм учраас өнөөдөр одоо иргэн эрүүл тий үр хүүхдүүд нь одоо эрүүл эрхтэн эрүүл одоо өсч боожих энэ бүх хамгийн гол чухал одоо үндсэн одоо үзүүлэлт болвол 0-оос 3 настай хүүхдэд бол ээжтэйгээ эрүүл сар үл өсөх ёстой. Гэтэл өнөөдөр бодиттой тал дээр бол ийм байдал эдийн засгийн хувьд бол гэр бүлүүд чадамжгүй байгаа учраас би энэ 500,000 дэмжиж байгаа. За асуудлыг яг одоо ингээд улсын их хурлын төвшөнд ярих байх мэдээж эн чинь баг мөнгө ш 80 хэдэн тэрбум төгрөгийн асуудал яригдж байгаа юм байна лээ тийм. Тэгэхээр энийг бол улсын их хурлын эмэгтэй гишүүд та сая 32 гишүүн байгаа ер нь бүгд дэмжиж байна. Яг ээжүүд их анхааралтай бас ажиглаад байна. Яг энэ бол бас арчилсан намаас бол хэдийгээр одоо халамжийг хавтгааруулж байгаа гэж одоо үздэг үзэл баримтлалтай ч гэсэн халамж одоо яг хэрэгтэй өндөө очих хэрэгтэй гэдэг дээр бол арчилсан нам дандаа манлайлдаг. Энэ хүүхдийн мөнгийг бол анх арчилсан нам манлайлж ирсэн. За өмнө одоо энэ гэрээр хүүхдээ харах гэх мэтчлээ одоо яг тийм нийгмийн чанартай яг түрүү таны одоо асуусан халамж одоо эзэндээ очих хэрэгтэй гэдэг дээр бол манлайлж ажилладаг. Тийм учраас манай 32 эмэгтэй бүлгийн одоо гишүүд бүгдээ дэмжинэ гэж бодож байна. За хоёрдугаар та бас сүүлийн үед энэ яг одоо энэ хүнд өвчтэй одоо юм уу ээж аав ах хчигээ асран хамгаалдаг яг ажил хийх боломжгүй нэг юм хүмүүс биш. Тэгэхээр энэ хүмүүсийн тухай бас асуудал яриад энэ ахмадын асрамжийг байгуулах гэдэг асуудлыг бас сүүлийн үед ярьж байгаа. Энэ бас л нийгмийн нэг хэсэг бас л анхаарах ёстой салбар болчиход. Энэ тал дээр тийм өнөөдөр бол нөгөө асаргүй эдийн засаг гэдэг бол бүх улсад маш одоо ингээд гол чухал асуудал байд юм байна. Өнөөдөр одоо хөгжлийн бэрхшээлтэй хэвтэрт байгаа. За одоо хэвтэрт орсон ахмад наснаа асрах энэ асуудал бол зүгээр л одоо хувь хүний Монгол ёс заншил гэдгээр ингээд хайцсан байдаг байхгүй. Гэтэл өнөөдөр одоо ёс заншлаасаа бас ёс заншилтай хэдийгээр бид нар одоо энэ ахмад наснаа асардаг ёс заншилтай байсан ч гэсэн өнөөдөр бол бас нөгөө нийгэм өөрчлөгдөж байна, эдийн засаг ямар байгаа гэдэг утгаараа яг одоо энэ хөгжлийн бэрхшээлтэй хэвтэрт байгаа ахмад наснаа асарч хамгаалж байгаа энэ хүмүүс бол яг өнөөдөр хөдөлмөр эрхлэх явж боломжгүй байдаг. Тэр хүнээс 24 цаг хараагаа салгадаг. 24 цаг яг л одоо ажил хийж байгаа юм шиг ажиллаас ч хүнд тэ ийм нөхцөлд ажиллаж амьдарч байгаа учраас энэ одоо хөгжлийн бэрхшээлтэй хэвтэрт байгаа хүмүүсээ асарж байгаа хүмүүст би босол одоо бас олгож байгаа энэ тэтгэмжийг бол бас нэмэгдүүлэх ёстой гэж ингэж үзэж байгаа. Тэгэхээр энэ мэтчлэн яг нөгөө асрам одоо халамж хэрэгтэй хүмүүс рүүгээ л халамжаа одоо илүү уйлдуулах ёстой л гэж бодож байна. Энэ бол улс орны одоо энэ хэрэгжүүлдэг зүйл шүү дээ. Жишээлбэл би бол Германд оюутан байхдаа энэ талаар бас маш сонирхож ирсэн, бас асрамжийн газруудад ажиллаж ирсэн. Тэгэхээр яг одоо асрамжаа тэр ахмад наснаа асарж байгаа хүмүүсийн энэ цалин тэтгэмжийн асуудлыг бараг цалинтай зөөцүүлж өгдөг тий. За дээрэс нь хүүхдээ харж байгаа ээжүүдэд бүр одоо хүүхдээ харж байгаа ээжүүдэд тэр тэтгэмж нь бол маш өндөр байдаг. За дээрэс нь хүүхдэд төрүүлэхээр шийдсэн тий одоо хэдэн нийтэл гэж ярьдаш бид нартай. За 3 сараас дээш одоо энэ тэгээд ингэсэн одоо залуу гэр бүлдэж гэсэн энэ тэтгэмжийг өгдөн шүү дээ. Бүр тийм зүйл байдаг бас. Баярлалаа. Баярлалаа.